За бид 3 дугаар хичээл дээр ирлээ. Хурдан явж байна шүү. Хичээлийн маань гарчиг тавцангаан цэвэрлэл. Би энэ гарчиг дуртай, тиймээс хичээлээ заах гэж тэсэн ядаж байна. Тэгэхээр бид хичээлээ эхэллээ. Тавцангаа цэвэрлэл гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэгэхээр тодорхойлолт нь энэ байна. Би үүнд дуртай. Энэ нь тодорхой нэг үйл явдал даалгаварт бэлтгэх гэсэн утгатай. Өмнөх хичээлээр бид даалгаврын талаар ярьсан. Хожим үйл явцад саад хийж болзошгүй зүйлсийг өмнө нь цэгцэлж янзлах гэсэн утгатай. Тэгэхээр бид гэрэлтийн зорилгодоо хүрэхэд саад хийгч зүйлсийн талаар ярьж байна. Үндсэндээ бидний гэрэлтийнхээ амьдралд авчирсан, боловсрочсон гэрэлтээ өргөжүүлэхэд маань саад болгоч зүйлс юм. Тэгэхээр энэ хичээлээр бид хатуу өгөөд элен далангүй байна. Эдгээр нь бүгд алдаа энтлэл байдаг л да. Бид хоёрын гэр бүлийн амьдралын эхний 4 жил яг л мэргэжлийн зодон шиг байсан. Хажуунаас чинь таны аимшигтай авирыг ажих хүүхэдгүй улс чинь үнэхээр тэнэг зүйлс хийдэг учраас бид хоёр үзэлцдэг байсан шүү. Ялангуяа бурханлаг үлгэр жишээ болчихонгүй өссөн улс чинь бид хоёр хоёулаа. Гэхдээ танаа аав ээж зодтолдоггүй байсан. Тийм ээ. Манай аав ээж хоёр зодтолдохгүй тиймээс. Манай аав их дуугүй хүн учраас. Тийм ээ, Джонни аав би энд сууж лэн гэх шиг сууж л идэг хүн байсан. Тиймээс бид анх хэд удаа санал зөрснөө санаж байна. Тэгэхэд бид үнэхээр яхаа мэдэхгүй байсан. Яг гэвэл бид чинь гэрлэлтийн өмнөх зөвлөгөөг сонсоочгүй болсон шүү дээ. Тэгэд бид хоёрт та хоёр санал зөрхөөрөө гингүүт бид хизээч муудалцахгүй. Бид хоёр биетэй хайртай гэдэл. Бид хизээч санал зөрөхгүй. Есүс биднийг нэгдүүлсэн. Бурхны мотор бидний дээр. Бид чинь онцгой нэгдэл. Бурхантай дотн биш хүмүүс л тэгдэг байх. Тийм хүмүүст л зөвлөгөө хэрэгтэй. Бидэнд зөвлөгөө хэрэггүй гэдэг байсан. Тэгээд бид хоёр анхны хэдэн удаа санал зөрөхдөө нилээд ширүүн үзэлтсэн. Нэг удаа биднийг маргатал Жон наана суугаад сонс гэх ухааны юм хийснийг би мартадгүй юм. Харин би юу хийхэд залах дуртай хүн биш. Гэтэл Жон чи суухал болно гэсэн. Тэгээд Жон намайг орон дээр суулгах гээд төлөхтөл би орон дээр хазгаа суугаад газар унчихсан. Тэгтэл би газар байсан босоо гэрлийг шүүрээд л авсан. Жонны нүд орой дээрээ гарсан. Тэр над руу айсан хурсан царайгаар яг л чи наадахаараа яах нү гэсэн шиг л харсан. Харин би яагаад шүүрээд авснаа ч мэдэхгүй байх гэх шиг л царайлсан. Тэгээд би наадахаа миний толгой дээгүүр тавг нүүл гэж байхдаа чи ингэж л бодож байсан уу? Оо аимшигтай. Ягаад тавг нисээд эхэлснийг ч санахгүй. Ястай аимшигтай. Тэгээд бид тайвширсан. Тэгээд би өдрийн хоолнд орохдоо эр нөхөр рүүгээ босоо гэр шидэх гэж байсан гэж бодохоор л айц төрсөөр явсан. Би чинь ямар солиотой амтан бэ гэдэл. Тэгээд би найзтайгаа хоолнд орохдоо найзыг маань Арнет гэдэг. Би Арнет чи Ронтой хэрэлдээд босоо гэрэл шүүрч авсан тохиолдол би юу гэд асуулаа. Тэр над руу үгүй гэх шиг л харлаа. Тэгэхээр нь би ч бас үгүй гэсэн. Бид хоёрт очиж зөвлөгөө авах хинч байгаагүй. Бид хоёрт ярилцах нэг ч хүн байгаагүй. Тэгээд нөхцөл байдал маань туйлдаа хүрсэн юм. Бид хоёр их өөрийнхөө увсалдаа амар хурц. Бид хоёр байнга тэмцдэг байсан юм. Тэгээд эхний 2 жил бид хоёр авалцдаг байсан. Нэг удаа би бүр гэргийгээ цохиод авсан гэд боддоо. Тэгээд цогцоход айдас тавцсан. Тэр үед юу хийж байснаа ухаарсан бөгөөд тэрнээс хойш 28 жил өнгөрөхөд дахиж нэг ч удаа тийм зүйл хийгээгүй юм шүү. Гэхдээ нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Ямар нэг шалтгаанаар эмэгтэй хүнд гар хүрэхтэй явдал гардаг юм. Надад энийг хэлэх ичгүүртэй байна л да. Гэхдээ юу ч боллоо гэсэн гэргидээ хизээч битгий гар хөр. Гэрги чинь юу ч хийсэн. Бүр тань руу босоо гэрэл авч шидсэн ч гэсэн гэргидээ гар хөрч болохгүй. Гэрги чинь сул дорой сав учраас тэр дагуу нь хүндтгэхийг бурхан хэлсэн байдаг юм шүү дээ. Тэгэхээр эхний хэдэн жил бидний амьдрал тийм аимшигтай байсан. Харин би өөртөө тангаргалсан байсан. Андгаа өргөсөн юм. Хэрэг эр хүн надад гар хөрвөл би түүнээс шууд л сална. Тийм ээ. Тэгээд бид хоёр гэрлээд 2 жил болж байтал би нөгөө эр хүн надад гар хүрээл бол гүцээ гэдэг байдалтай орсон л доо. Тэгээд юу хийснээ санаж байна. Би доктор Добсны хайр дутуу байг номыг уншаад үүнийг зүгээр орхихгүй гэж шийдсэн. Тэгээд Джон ажлаасаа тарж ирээд хаалга түгжээтэй байхыг үзээд Лиза би ирчлээ гэсэн. Би дээр давхрынхаа цонхоор хараад ирчихсний чинь мэдэж байна. Гэхдээ энэ амралтын өдрөөр хаана очиж хонохоо өөрөө мэд. Би чамайг оруулахгүй. Чи надад хамаагүй хандахгүй шүү гэсэн чинь Джон чи нэрээ ярьж байна уу гэсэн шиг л болсон. Би ч нэрэн байлгүй яах вэ гэсэн. Тэгээд Джон найзындаа очиод залбирлаа гэсэн. Дараа нь би бурхан дээр очиод
Тэгэхээр бурхан минь танд хэдэн санал хэлмээр байна гэлээ. Жон гэрээсээ хол явахдаа хар дарж зүүдэлдэг. Та түүнд надад ямар муухай хандсныг нь ойлгуул. Та түүнийг синхрүүл. Гэхдээ түүнд амь насны даатгад байхгүй учраас түүнийг битгий алаарай. Та тэр хүнийг үнэхээр ухааруулах ёстой гэж хэлсэн. Гэтэл би бурханд хичнээн Жоны талаар ярьсан ч бурхан надтай миний талаар л яриад байсан. Тэр надад Лиза чи Жоныг яллаж байна гэсээр байлаа. Ягд гэвэл Жон бид хоёр аль нэг асуудлын талаар маргадгүй байсан юм. Бид 2 жилийн турш зүгээр л бие биеэл эсэргүүцэн тэмцсээр байсан юм. Тиймээс би Жонтой шудраг үзэлцээгүй. Би Жоныг босч ирж чадахгүй болтол нь янз бүрийн ялаар овоолж байсан. Учир нь би өөрөө сэтгэл санаа, биеийн хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн учраас зүгээр өнгөрөөчхөл хамгаалалтаа алдчих гээд байгаа мэт санагддаг байлаа. Тэгээд би гэртээ ганцаараа байхдаа бурханд арайчтай та яагаад Жонд юу ч хэлдэггүй юм бэ гэсээр байлаа. Яхаараа би дандаа өөрчлөгдөх ёстой юм бэ. Жондо хэлээч гэтэл бурхан чи Жоны гэртээ ирэхээр нь яагаад гэвэл би өөрчлөлтийг хүсэж байсан ч гадаад байдалтай илүү анхаарч байсан юм. Тэгээд Жон хувцас солихоор гэртээ ирэхээр нь бүтэн сайнны өглөө бид цуглаандаа хамт яваад л зэрэгцэж суугаад л гар хурууга бариад л төгс хос шиг л авирлна. Хэрэг би бурханаар зүрхээ өөрчлөлвөл бурхан Жоны зүрхийг өөрчлөх байлаа. Тэгээд Жон өөрчлөгдсөн эмэгтэй дээр харж ирэхдээ тис өөр хүн болж ирсэн байлаа. Зарим хүн манай нөхөр миний араар тавьдгал юм бол би уучлахгүй сална. Эхнэр маань тэгдгэл юм бол би тэгнэ гэх зэргээр ярьдаг. Бид тэгж ярьж болохгүй. Хайр ажиллаа хийг. Та айцаас болж өөртөө ямар андгаа тангараг өргөснийг би мэдэхгүй. Гэхдээ та тэдгээрээ арчих хэрэгтэй. Тэгээд эхний 4 жилд бид хоёр үзэлцсэн бол дараагийн 5 жилд нь үнэхээр сүйдсэн. Дайны дараах нөхцөлд амьдарсан. Та юу ч барихгүй дайтад байвал дараа нь жинхнээсээ хагарсан цонх эвдэрхий юмс дундал хоцорно. Хөргөгч маань ям би ч гэсэн. Бид эхний 4 жилийнх зовоорыг дараагийн 5 жил нь тэгээд дараа нь өндийж босоод байгуулж эхэлсэн юм. Тэгээд инхүү босоод байгуулахын тулд бид тавцангаа цэвэрлэх ёстой. Одоо бол энэ бүхэн яг л өөр хүмүүстэй тохиолдсон юм шиг санагдж байгаа болохоор инээтэй л байна. Бурхан л авч гарсан да. Бид тэр ер нь бид үүндээ тэр дурсамжийг мартах хэрэгтэй. Бид дэндүү өөрийнхөө учраас тийм хүмүүс хугарах гэж зовдөг. Тийм үү? Тийм ээ, таны өмнө морь байна гэж бодъё. Хитрхи зөрүүд дураараа эмнэг морь. Харин нэгэнт сургаад авбал таны хамгийн үнэнч амд болж болно. Тийм ээ. Бидний амьдрал тун аимшигтай байсан. Өнөөдөр бид энэ бүгдийг анх удаа л олон нийтэд илэн далангүй ярьж байна. Тэгээд энэ бүхнийг ярьж байгаа ганцхан шалтгаан нь гэвэл бидний амьдрал ямар ч найдваргүй харагдаж байсан. Бидний зовлонгоо ярих хинч байгаагүй. Гэхдээ өнөөдөр бидний амьдрал ямар гайхалтай байгааг хараач. Тиймээс та юу туулж байгаа чинь хамаагүй. Одоо ямар ч найдваргүй байгаа чинь хамаагүй. Та хоёр бурхан руу хараад бурханыг ажилуул. Яагаад гэвэл би тэр өдөр найзындаа хоноход бурхан ажиллаа хийж эхэлсэн. Тэгтэл би 28 жил сагсаар ирсэн чухал шийдвэрүүдэн гаргасан юм. Тийм ээ. Яг тэгсэн юм шүү. Би алдаанаасаа ичдэг. Шалтагч тоочихгүй тийм ээ. Энэ талаар дахин ярихыг ч хүсэхгүй байна. Гэхдээ Лиза бид хоёр ярилцаад ярих хэрэгтэй гэж шийдсэн юм. Энэ бол бурханы юу хийж чаддгийг гэрчилсэн түүх учраас ярих зохистой олон хүнд тос болох түүх юм аа. Үүний ачаар л би сүүлийн 28 жил тийм ээ үнэн бурхан намайг чөлөөлсөн гэж хэлэх чадaltaй болсон. Юу гэж? Тэгэхээр гэрэлтийн тавцангаас цэвэрлэж хаях ёстой нэн тэргүүний зүйл нь гомдол юм. Гомдол. Гомдсон хүн юу ч барьж босгож чаддаггүй. Гомдол хүнийг өргөжүүлдэг. Гомдлын жагсаалт хэзээ ч дуусна. Тийм ээ. Колосай 3:13-ыг сонсноо. Энэ тун гайхалтай. Хүлц. Үүнийг анхааралтай сонсноо. Хүлц. Одоо энийг сонсохдоо ханыхаа талаар бодно. Нэг нэгнээ хүлц. Ойлгосноо? Ойлгоо. Би таныг ятгаж дийлэхгүй. Гэхдээ би танд үүнийг сануулъя. Таны ханч таач төгс биш. Ойлгомжтой юу? Тиймээс нэг нэгнээ хүлц. Энэ нь бие биеэ алдаа гаргахад нь төвч хүлц гэсэн үг. Ойлгомжтой юу? Бие биеэ уучил. Бие биеэ гэдэг нь ханийг чинь ч бас хэлж байгаа юм аа. Энэ бол санал биш шүү. Та нарыг эзэн уучлсны адил та нар бас уучил. Лиза уучлж чаддгүй хүн өөрөө юугаа уучлуулснаа мартсан хүн гэдэгт би үнэн голоосон итгэдэг. Үүндээ бидний хүртэх ёстой шам бол бид мөнхийн мөнхөд
тамд шатах зохистой хүмүүс юм. Энэ бол бидний хүртэх ёстой шан юм шүү дээ. Та өөрийгөө ямар сайн гэж боддог чинь, нийгэм таныг юу гэж магтдаг чинь хамаагүй. Бурхны нүдэнд та мөнхөд тамд шатах зохистой. Та Бурхныг ийм л аимшигтай гомдоосон юм. Тийм үү? Тийм боловч таныг уучлаарай гэж хэлэхээс өмнө тэр таны төлөө амиа өгсөн. Энэ зарчмыг гэрлэлтэд хэрэгжүүлэх ёстой. Үнийг хэлэхэд бидний гэрлэлтийн эхний хэдэн жил би чамааг өөрчлөгдсөн хойно ч л уучлана гэдэг зарчимтай хүн байлаа. Тийм шүү. Гэтэл үнэндээ бид хүнийг өөрчлөгдөсэй гэсэндээ л уучладаг. Зарим талаараа үнэхээр өөрчлөгдөж чадна. Бид хүмүүст өөрчлөгдөх боломжийг олгохын тулд уучладаг. Тиймээс уучлахдаа би чамд итгэж байна гэж байгаа юм. Чи хайрдахыг хүсэж байгаа. Чи өөрчлөгдөхөөс айлгүй харин чөлөөтэй өөрчлөгдөөсэй гэсэндээ би чамайг уучлж байна. Чи тэгэх ёстой хүн. Тэгээд түүнийг чөлөөлдөг. Би түрүүндээ би өөрчлөгдөж чадахгүй байсан гэсэн яагаад гэдгийг мэдгүй. Яагаад гэвэл Есүс хэний нүглийг барина тэр нь үлднэ гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл би Лизаг уучлахгүй л тэр өөрчлөгдөхгүй. Лиза намайг уучлахгүй л би өөрчлөгдөхгүй. Мэдээж Бурхан юулд үл уучлалын жин биднийг дардаг. Бид өөрчлөгдөг. Гэхдээ үүний жин мэдэх учраас байнга л эргэж буцаад байдаг. Харин Лиза намайг уучлж эхлэхэд би гэнтэл Бурхан намайг учиргүй хурдан өөрчлөд байх шиг санагдсан. Тэгээд Жон надад нэг бичээс өгснийг би санаж байна. Энэ намайг өөрчлөх тухай бичээс биш, харин Жон руу харж байгаад хэлэх бичээсээс. Тэр нь чи өөрчлөхийг хүсэж байгаа. Тиймээс би чамайг уучлна гэсэн үг байсан. Энэ надад амин чухал байсан. Бид Бурхан дээр очиод Бурхан минь би дахиад л хийчихлээ гэхэд Бурхан бидэнд чи өөрчлөгдөхийг хүсэж байгаа. Тиймээс би чамайг уучлна гэж хэлдэг. Бурхан чи 2-7 хоноод дахиад л хийндэ гэдэггүй. Бурхан би эхлэлээс төсөглийг мэддэг. Чи үүнийг дахиад л хийхийг ч мэднэ. Гэхдээ би чамд итгэнэ. Би чамайг уучлна гэдэг. Дэндүү гайхалтай. Тэр бидний ирээдүйд хандсан амлалт өгдөг. Тэгэхээр бид гомдохдоо сүнсээ түгждэг. Паул энэ талаар Коринтынд ярьсан юм. Тэрээр бидэнд зүрх сэтгэлээ нэ гэсэн ойлгомжтой юу? Яагад гэвэл Коринтын чуулган зүрхэн хаачихсан байсан юм. Тиймээс гомдол хүнийг зүрхээ хааж өөрөөр хэлбэл мөксөн тэнгис болгодог. Галил тэнгис гэж бий, мөксөн тэнгис гэж бас бий. Галил тэнгисийн ус чөлөөтэй урсдаг. Кайсар Филиппин нутгаас буюу хойд зүгээс ус хүлээн авч өмнө зүг рүү чөлөөтэй цутгадаг. Гэтэл мөксөн тэнгис зөвхөн урсгал авдагаас биш цаашаа цутгадаггүй. Мөксөн тэнгист амьд амтан байхгүй. Тиймээс та сайн сайхан юмс амьдарч цэцгэлж чадахгүй гэр орон байгуулмаар байвал сүнсээ хаа. Үүнийг Библи хэлж байгаа юм. Харин уучлал дахин нэ. Энэ нь чи дахиж хизээч ингэхгүй гэсэн баталгаатай болсон цагтаа л би дахин нэгднэ гэсэн үг биш. Лукийн сайн мэдээнд Есүс 7 дахин 70 удаа шархлах хүсэлтэй бай гэсэн. Энэ чинь ганц өдрийн тоочтой. Өдөрт 490 удаа. Тэгэхээр чи намайг өдөрт 490 удаа гомдохын тулд 3 минут тутам миний эсрэг ямар нэг зүйл хийнэ гэсэн үг. Огт унтахгүйгээр шүү. Энэ бол дэндүү их тоо. Ийм сайн гим үйлдэх хүнийг би л ам мэдэхгүй. Тэгэхээр Есүс биднийг Тэнгэрийн аав шигээл уучлж сур гэдэг юм шүү дээ. Тэгээд бид гэрлэлтийнхээ эхэнд амар байсан. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам бид мухардталд орсон. Нэг удаа бүр нэг шийдвэр гаргах гэж бүтэн жил хагас хэрэлдсэн шүү. Хүүхдүүд мань хоолоо идэх гээд ширээндээ суухдаа дахиад л битгий хэрэлдээд унаараа гихшгэл байдаг байлаа. Бид хоёр байнга л ахин дахин бие бие тоншдог байсан. Нэг шүн чи гараад залбирахаар явчихсан байсан. Чи надад ууралчихсан, харин би чамд ууралчихсан. Уурлаад угаалгын өрөөндөө байсан. Тэгээд яасан? Байц жаахан дэлгэрэнгүй ярмаар байна. Би чамд хэлгэнсэн байсан. Хөөе, би ч бас шатаж байсан. Чи ч бас хэлгэнсэн байсан. Тийм ээ, яг үнэ. Тэр бол бидний хамаг найдвар тасарчихсан үе байлаа. Би хөмхийгөө зуугаад хаалгаан саваад гарсан. Чи хөмхийгээ зуухаас өмнө баах юм хэлсэн. Би баах юм хэлээд хаалгаа саваад гарсан. Би гадаа алхаад залбирч байснаа санаж байна. Би Бурхан минь. Би Лизад уурлаж байна. Би надад хэлэх зүг алга гэсэн юм. Хоор хөрсөндөө би бүр залбирч чадахгүй байсан. Гэтэл ариун сүнс надад юу шивнэснийг би хизээч мартахгүй. Хизээч. Тэр чи Лизагийн хамгийн сайн хийдэг нэг зүйлийн төлөө надад талархаач гэсэн юм. Тэр үед хүүхдүүд маань баг харин би байнга л аялдаг байлаа. Тэгээд тэр сайн ээж гэлээ. Тэгээд Бурхан минь Лиза сайн ээж учраас баярлалаа гэж хэллээ. Гэтэл гинтгэн л чи дараа Лиза сайхан хоол хийдэг гэж хэлсэн. Дараа Бурхан минь Лиза сайн тоогооч учраас баярлалаа гэсэн юм. Харин дараа нь Лиза надад ингэж тэгж хэлдэг учраас баярлалаа. Лиза сайхан хувцалдаг учраас баярлалаа гэдэл урсгаж гарсан. Гэтэл гинтл биш л ундарсан. Би Бурхан минь үүнд ч баярлалаа. Тэгээд би гадаа зогсоод бодсон. Би ч дүүрсэн амт юм аа. Үнэхээр тэнэг тийм сайхан бүсгүй гэж утсан. Тэгээд гэртээ ороод гадаа багцаалбал 45 минут л болсон байх.
гэртээ ороод уучлаарай Лиза. Би новш байж намайг уучил. Чи бол ийм, чи бол тийм, чи бол ийм сайхан тийм мундаг гэдэл. Тэгээ чи миний өмнө хайлаад ирэхийг л харсан. Уг нь би чамайг над дуурлана гэж үзсэн. Үнэндээ бид үзэлцдэг байсан учраас би угаалгын өрөөнд ороод бурхан минь хэрв та Джоныг эргүүлж авчирвал хэрв тэр уучлал гойвол би зүрхээ дахин нээн гэж хэлсэн. Би түүнд амар уралсан учраас одоо бодоход инээдтэй. Сүүн бүгжээ авч хайсан. Тэгээд бид гэрэлчихсэн л болохоос биш сүү тавиагүй гэж хэлсэн. Би Джонд ингэж л хэлсэн. Би ийм л хүн байсан. Тэгээд би өдөр болгон би зүүхгүй гэдэг байсан. Тэр бүгжээ нууцсан. Тийм ээ хөхтэй. Тэгээд би чинь Италийн Сицилийн гаралтай хүн шүү дээ. Тэгээд сүлдээ сүүн бүгжээ зүүсэн л дээ. Тэр үед бас Джон маш их аялдаг ажилтай байсан юм. Тэгээд нэг хэсэг бүр Джоныг байхгүй болохоор сэтгэл амар үе байсан шүү. Аимшигтай байгаач. Джоныг байхгүй бол санаа амар. Байхаараа л хэрэлдэж, муудалцаад л хамаг мэдрэл хөдлөгчгөн. Нэг удаа би хувцсныхаа шүүгэнд ороод бурхан минь та үнэхээр өөр нэг Джоныг бүтээгээч. Би цаашид ингэж байж чадахгүй. Надад энэ бүхэн муухай байна. Танд ч таалагдахгүй байгаа. Тэгэхэд би бурхан миний талд байгаа гэж бодож байсан. Тийм ээ. Гэтэл бурхан надад хангалттай гэж хэлээч гисэн. Би тэгээд хэлчихвэл Джон хизээч өөрчлөгдөхгүй гэсэн үг үү? Энэ байдал хизээч өөрчлөгдөхгүй. Тэгээд би таал надад хангалттай гэсээр явах уу гэсэн. Гэтэл бурхан би чиний таал надад хангалттай гэсэн гэж хэлхийг сонсомоор байна гэсэн. Тэгээд дараа нь сэтгэлээр унгах ямар нэг юм болвол би дандаа Есүсээ надад таал хангалттай гэж хэлдэг болсон юм. Есүсээ надад таал хангалттай. Есүсээ надад таал хангалттай. Дараа нь Есүсээ надад таал хангалттай гэдэг үг маань Есүсээ надад та хангалттайгаас ч илүү гэж хэлдэг болсон. Энэ нь зөвхөн надад хангалттай биш, бас Джонд ч хангалттай гэсэн үг. Дараа нь Джоныг аяллаас ирэхэд би онгоцны буудлаас тосч авахдаа бурхан түүний амьдралд ажилласан байхыг харсан юм. Уг нь би Джоныг тосмооргүй байна. Өөр хүн тосно биз гэдэг байсан. Тэгтэл тэр удаа тоссон чинь Джон надад бэлэг авчирсан байсан. Тэр бол цоо шин эхлэл байсан. Энэ бүхэн Есүсээ надад таал хангалттай, дараа нь хангалттайгаас ч илүү гэж хэлэхээс эхэлсэн. Джон ч бас бараг талархах юмгүй үед талархахаар шийдсэн байсан. Үүнийг олон хүн ойлгодгүй. Баяртай зүрхээр талархал өрг гэдэг. Дүүрэн гараараа таларх гээгүй. Төгс нөхцлөөрөө таларх гээгүй. Талархал зүрхнээс төрдөг. Ар гэрт нь хэцүү байсан ч хүн бүр баяртай зүрхтэй байж чадна. Жаахан байхад дугуй унаж явтал замын голд том чулуу байж байдаг. Тийм үү? Хар хурдаараа давхсаар яваад том чулуу харахаараа хүүхэд яадаг вүлээ? Очоод мөрөгчдөг үсттэй. Яагаад гэвэл хүн хараагаа тавьсан зүг рүүгээ л явдаг. Би Лизагийн төлөө бурханд талархаж эхлэхдээ юун дээр төвлөрсөн байснаа ухаарсан юм. Чи төвлөрлөө өөрчилсөн. Би чулуул хараад явсан. Би чулуул харж байсан. Гэтэл бурхан намайг энэ мундаг эмэгтэйгээр дүүрэн ерөөчихсөн байдаг. Тиймээс энэ маш чухал юм. Дайсан бидний зүрхийг хаахыг хүсдэг. Тэр биднийг гомдоосоо гэж хүсдэг. Яагаад гэвэл гомдсон хүн анхаараарай байгуулж чадахгүй, үржимс гаргаж үржихгүй. Энэ таны амьдралын тал бүрийг үр хүүхдүүдийг чинь хүнд нь ойлгомжтой юу? Миний хүүхдүүд өсөхдөө гэрчлэн харсан хамгийн гайхалтай зүйл бол тэд аав нь ээжд нь уучлаарай гэж хэлхийг, ээж нь аавд нь уучлаарай гэж хэлхийг харсан юм. Бас бид буруу зүйл хийхээрээ үр хүүхдээсээ уучлал гуйхыг харсан. Уучлал бол маш хүчрхэг зүйл. Уучлал бол хаанчлалд үнэн төлбөргүй олддог зүйл шүү дээ. Ямар ч гавьяагүй хүнд уучлал үзүүлдэг. Уучлал бол ийм л зүйл. Урдчлан өгдөг зүйл. Ямар ч гавьяагүй хүнд урдчлан өгдөг зүйл юм. Тиймээс хэрв та тавцангаа цэвэрлэх гэж байгаа бол өшөө хорсол тээж яваа эсхэн сайтар шалгаарай. Тээж явал цэвэрлээ тай. Тавцангаас өөр юу цэвэрлэх вэ? Та Джон Лиза хоёрын бусад хүчирхэг сургаалыг хүлээн авмаар байна уу? Та болоод таны таньдаг мэддэг хүмүүс англиас бусад хэлээр ярьдаг бол Cloud Library-г орох хаягаар зочлоно. Хэлээ сонгоно. Дараах сангаас материалаа сонгоно. Захим ном
сургалтын цогц хөтөлбөр, видео, аудио хичээл, шинжилсэн болон сошиал материал бүлээн авахын тулд бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй Cloud Library-ийг оргоос үзнэ. Жон үнэхээр сайхан гэр бүлээс гаралтай талаар бид ярьсан. Жон бид хоёрыг анх танилцж байхад манай сүүн зоог дээр хоёр талын маань гэр бүл хоорондоо танилцсан юм. Ёстой аймар. Тэд бурхан минь бид чинь юу гэж чин гэр бүлтэй ураг төрөл болох нь вэ гэх шиг л сууж байсан. Бидний сүүн зоог дээр манай аав Жоны ээжийг хоргож ихэлсэн. Би ч тэнгэр минь гэдэл би яхаач мэдэхгүй байсан. Аавын минь өмнө бас гэргийнхээ нүдэн дээр. Аав согтуу байсан л да. Бас тамхи татаад л манай аав ээжид гайхуулах юм байгаагүй л дээ. Надад үнэхээр гайхуулах юм байгаагүй. Жоны ээж үнийг мэдэж байсан учраас манай удамд салж сарнсан хүмүүс байхгүй шүү гэсэн шиг л ярьж байсан. Харин надад намайг хэлээд байна уу? Жон бид салах болж байна уу гэж бодогдож байлаа. Жоны талд дандаа сайн сайхан, харин надад гайхуулах сайн сайхан юм юу ч байгаагүй. Тэгтэл би илчлэл хүлээж авсан. Бурханд Жоны мундаг, миний муухай ямар ч хамаагүй. Тийм ээ. Бурхан биднээс ариун удам хүсэж байсан. Тэр тгээс эхлэн цоошин гэр бүлийг байгуулахыг хүссэн. Бурхан ингэж л хэлсэн. Би энэ барилгыг барина гэж хэлсэн. Тэгээд бичээс надад итгэл хайрлсан. Бичээс бол материал. Надад ирээдүйн гэр бүлээ цогцлох өв түүхийд байгаагүй. Миний гар хоосон байсан. Гэтэл дуулал 45 надад итгэх хүчин чадал хайрлсан материал болсон юм. Энэ бичээс л надад алсын хараа өгсөн. Надад хэрхэн залбирах хар зургийг гаргаж өгсөн. Хайр бидний өөрсдийн бүтээн босгосноор л бүтдэг. Гэтэл дуулал 45-ын 10-11 энэ үгийг би надад зориулсан үг гэж хүлээж авдаг. Тэнд сонс хааны охино гэдэг. Анхааран сонс. Өөрийн ард түмнийг хийгээд эцгийнхээ гэрээг март. Хаан чиний гоо үзэгсэлэнд сэтгэл татагдана. Би татагддаг. Тэр чиний эзэн учир түүнд бүх юм өрг. Тиймээс би гарал угсаагаа мартаж болох нь. Би үүнийг мартаж чадна. Үүгээр миний амьдрал жигнэгдэж хэмжигдэхгүй. Цааш нь чиний хүүгүүд аав шигэ хаад болно. Энэ 16-аас 17. Та тэднийг бүх дэлхийд хаад болгоно. Би таны нэрийг үеийн үед сануулна. Тиймээс ард түмэн танд мөнхийн мөнхөд магтаалуудыг өргөнө. Энд Есүс болон түүний сүд бүсгүйн талаар ярьж байгааг одоо бид мэднэ. Би өөрийнхөө төрсэн аавтайгаа адилхан байх албагүй гэж би энэ амлалтыг хүлээж авсан юм. Аав маань дампуурсан аригчин завхан хүн байсан. Би энэ байдлыг нь хөвгүүддээ өвлүүлэхийн оронд хөвгүүдээ Жонтой адилхан, эзэнтэйгээ адилхан байлгахыг сонгосон. Тэд маань хамгийн дээд Бурхны хан хөвгүүд болно. Тэгээд бид тэр амлалтыг атгаад манай ураг төрлийн холбоогоор дамжин ирсэн олон хараалыг зариуд зоригтойгоор тасалсан юм. Энэ нь хар аяндаа болчихдаг зүйл биш, харин зариуд хийх ёстой зүйл. Яг үнэ. Өөр нэг зүйл нь үүнийг нэг ишлэл баталдаг. Яг үнэ. Түүнчлэн тавцангаасаа цэвэрлэж хаях ёстой өөр нэг зүйл нь хадмуудын хяналт юм. Бидэнд амар заяа үзүүлдэггүй хадмууд. Бид хоёр гэрлээд удааг байхдаа энэ асуудалтай их тулгардаг байсан. Хүн гэрлээд удааг байхдаа аавыгаа, ээжигээ юм уу төрсөн гэрийнхнээ өмөөрхөн байдаг л зүйл л дээ. Гэхдээ тэднийг өмгөөлөхийн оронд яагаад гүүр барьж болохгүй гэж. Тэгэд би ярих хүн аав ээжээ орхиод эхнэртэйгээ нийлнэ гэдэг гэрээг бичээсээс олж харах үед л надад жинхэнэ илчлэл ирсэн юм. Орхино гэдэг нь үнэндээ гэрийнхээ эрх мэдлийг орхино гэсэн үг болохыг Бурхан надад илчилсэн. Та гэрийнхээ нөлөөг орхино гэсэн үг. Та мэдээж аав ээжээ хүндэтгсээр байна. Гэхдээ цаашид тэднийг дагахгүй. Учир нь өөрийн гэсэн шинэ гэртээ болсон учраас. Бурхан манай гэр бүлдээ үүнийг л хүсэж байгаа гэсэн бидний итгэл дээр суйрлан цоош нь айл болох завшааныг Бурхан бидэнд олгосныг би ухаарсан. Би үр хүүхдүүдэд хардаг. Одоо миний ууган хүү Эдисон гэрлсэн. Тэгээд би түүний гэрлэгт нь минийхөө цаашид чи өөрөө л надаас асуухгүй бол би чамд тэг инг гэж заахгүй. Тиймээс миний чамд заавар өгдөг үе дууссан. Чи өөрийнхөө гэр бүлийг байгуулна гэсэн юм. Харин хүү минь аав ээжээсээ ч илүү гэр бүлээ авч явж байгаа учраас бид хүүгээрээ маш их бахархдаг. Тийм болохоор үр хүүхдээ өөрөөсөө илүү явуулахыг хүсч байвал инкэл хэрэгтэй. Гэхдээ мэдээж нөлөө гэдэг амархан юм биш. Манай нэг талын хатмууд яг тийм байсан юм. Биднийг дарамтлаж байсан. Бид хоёрыг салгахыг хүсэж байсан. Тэгээд нэг өдөр би тэр хүнтэй нүүр тулан ярьсан. Би түүнийг одоо ч гэсэн хүндэтгдэг.
Бид хоёр хамтдаа ярьсан. Яагаад гэвэл бид ганцаараа биш хамтдаа хэлэх ёстой байсан. Тэр хүн Христэд итгэдэг, Библи мэддэг боловч мэдээж бид түүнийг хүндэтгэж байсан ч тэр биднийг хагаралдуулж байсан юм. Тэгээд суугаад та цаашид манай гэрийн амьдралд оролцохгүй. Энэ бол шинэ гэр. Бид таныг хүндтгэдэг, таны байр суурийг хүндтгэдэг. Гэхдээ та манай гэр бүлийн шийдвэрийг хянахгүй. Та манай гэр бүлийн асуудалд оролцохгүй. Та гадна байх ёстой гэж хэлсэн юм. Би нэлээд хатуу хэлсэн л дээ. Яагаад гэвэл өмнө нь өчнөө зөөлөн хандсан байсан. Гэхдээ ингэж хатуу хэлсний ачаар тэрээр эцэстээ ойлгосонд нь би бурхандаа талархдаг. Харин одоо тэр хүн зөв эрүүл байр суурьндаа байгаа. Тиймээс нэгдлээ хамгаалах нь тоглоом биш. Яагаад гэвэл дайсан танай нэгдлийг бутлах гэж оролдоно. Би гэр бүл батлахдаа тэнд байгаа төрөл төрөксөд найз нөхдийг хараад энэ нэгдлийн эсрэг ярьж нэг нэгдлийг хаглах гэж оролдох хүн золгүй ээ гэж хэлдэг. Би золгүй ээ гэдэг. Энэ бол Бурхны нийлүүлсэн нэгдэл. Бурхан нэг болгосон. Тиймээс салгах гээд үзээрэй. Зөвхөн ам, эдгэрэл, эрүүл сарвал байдал авчрах зүйл л яар. Би хүдээ ам шиг хайртай. Тэр бол миний хүү. Миний мах цусны тасархай. Гэхдээ би шийдсэн. Түүний гэргийг буюу бэрээ би охин шиг айл боддог. Би тэднийг хувааж зүрхлэхгүй. Тэднийг хүнд бэрх үед нь би зөвхөн нэгтгэх ажил хийнэ. Зөвхөн нэгтгэх ажил. Тийм ээ, яг үнэ. Хайр хизээч аль нэгийг нь сонгох гэдгүү. Хайр хизээч нэгийг нь сонгох гэдгүү. Хайр Бурхны бүтцийг дэмждэг. Тиймээс хэрвээ бид орон зай тавьж өгвөл энэ бид та хоёроо дэмжиж байгаа шүү л гэсэн үг. Бид та нарыг өсөхийг харахыг хүсэж байна. Нөхрүүд маань гэргийгээ сонгох уу, ээжигээ сонгох уу гэсэн нөхцөлд ороосоо гэж хүсэхгүй байна. Яагаад гэвэл тэд бидэнтэй гэрлэхдээ хэдийнэ сонголтоо хийсэн. Тэд бидэнтэй гэрлэхдээ би чамайг сонгож байна гэсэн. Тиймээс бид юу ч хийх хэрэггүй. Бид зүгээр л энэ бүхнийг сануулхад л болно. Өмнө нь би үүнийг яаж аюулгүй арга замаар хийхээ мэддэггүй байсан юм. Харсан зүйлээсээ болоод би дандаа ирчүүд хаяад л явдаг гэж боддог байлаа. Ирчүүд дандаа л итгэл эвддэг. Тэд хамт байна л гэдэг. Гэхдээ хаяад л явдаг. Насан турш хайрлана л гэдэг. Гэхдээ худлаа л ярьдаг. Тэгээд би гэрлэлтийнхээ дөрөв магадгүй түүнээс ч олон жил тэр үед айдисон төрчихсөн бид хоёр муудалцаа болчихсон байсан. Би чамайг тэрвэрх гэхээр чи булдаад л явчихдаг. Нэрээ тийм шүү. Ийшээ тийш ийм жишээ олныг хэлж болно. Маш олон. Гэхдээ тэр үед би зурагтад продюсераар ажилладаг. Харин чи хагас цагаар ажиллаж байсан. Би өдөржин ажиллаад оройтож ирээ жаахан амс хийхийг хүснэ. Тэгээд дөнгөж хамраа цохиулгасан онгоц дүүрэн усанд хэвтээд л амрах хэрэгтэй гэхээс өөр юм бодогдохгүй. Жон намайг жаахан амралт авбал яасан гэхээр нь би амарчхвал энэ гэр суурна гэх маягийн л юм хэлдэг. Би энэ айлыг мөрөн дээр авч явж байна. Би итгэж байна. Би ажиллаж байна. Би зовж байна. Харин Жон үгүй. Бурхан авч явдаг гин. Харин би үгүй би авч явдаг. Би болчихвол амьдрал суурна гин. Харин Жон үгүй худлаа. Бурхан хяндаг гин. Тэгээд нэг шөнө би хөөстэй ванд хөвтөд нэмэр байхгүй ойлгосон юм. Тэгээд шүршүрд массажинд орлоо. Санаж байна уу? Бас мөрний массаж. Би тайвширч алжаалаа тайлаад бурхантай ярьж эхлэхийг хүсэж байсан. Бурхан надаас чи Жоныг сайн өрхийн тэргүүн гэж бодож байна уу гэлээ. Би үгүй гэлээ. Би уг нь бурхан би ч бас тэгж бодож байна. Тэр тааруухан тэргүүн гэж хэлэх байх гэж бодсон. Гэтэл бурхан тэгж хэлээгүй. Бурхан чи өөрийгөө Жоноос сайн гэж бодсон гэлээ. Би ч угаасаа л сайн юм чинь гэлээ. Бурхан Лиза энэ бүхэн чамд буулга болж харин Жон шүхэр болж байна гэж хэллээ. Тэгээд наадхасаа сал гэлээ. Тэгэхээр нь би уучлаарай. Би салсан ч хог нь хിവэрэл үлдэнэ. Та юу ч ойлгохгүй байна. Би Жонд хогоо гаргаж хай гэхээс нааш хог байсаар л байдаг гэсэн чинь бурхан наадхасаа сал гэлээ. Тэгээд би Жонд итгэж чадах эсэхээ мэдэхгүй байна гэлээ. Харин бурхан чамайг Жонд итэг гээгүй. Надад итэг гэж байна гэлээ. Тэгээд наадхасаа сал гэв. Гэтэл гинэт толгойд маань би Жонтай ярахтаа өөрийгөө дэндүү ухаантай харин түүнийг дэндүү чадваргүй мэтэр хандаж байсан дүр зургууд орж ирээд би хичнээн муухай байснаа ухаарсан юм. Би тэр шин уснаас гарч ирээд баахан уйлсан. Бараг 2 цаг. Үс толгой маань сэгсэж нөхөр маань намайг шалдаа буужтэй гэсэн шиг л харж байсан. Тэгээд би намайг уучлаарай би чамайг хайрлахаас айсан учраас чамтай дандаа тэмцэлдсэн. Чамд итгэхээс айсан. Чи хүсэж байвал би маргааш энэ ажлаас гарлаа. Би чамтай дахиж нэгдмэл баймаар байна гэсэн. Гэтэл Жон надад чи ажлаасаа гарах шаардлагагүй штэ. Лиза ажил чинь чиний асуудал биш. Харин чи өөрийгөө бүхний их үүсвэр гэж боддгоо болох хэрэгтэй гэсэн. Тэр шөнө бид хоёр анх удаа хамт залбирсан. Үүнээс өмнө бол бид хоёр дандаа бие биерүүгөө довтлсон залбирал хэлдэг байсан.
Үнэхээр аимшигтай. Бурхан минь тэр нэг удаа Джоны хэлсэн зүйлийг уучлж чадсандаа баярлалаа. Бурхан минь Джон миний төлөө үүнийг хийгээгүйг би уучлалаа. Эсвэл юун чанга залбирдаг юм? Яа ямар муухай чанга атгаж залбирдаг юм? Эсвэл яхаар надад залбирахыг хүсдэггүй юм гин? Мэдээж би Джоныг надтай хамт залбирахад нь зогсоо зайгүй шүмжлээд байгаа юм чинь юу гэж надтай залбирахыг хүсгэвдэ. Тэгээд тэр шөнө бид хоёр хамтдаа залбирахдаа үнэхээр төгсгөлийн эхлэлийг тавьсан юм. Тэр аимшигтай үеийн төгсгөлийн эхлэлийг. Лиза, чи энийг санаж байгаа эсхийг. Гэхдээ би яг л ер бусын байдлаар өөрчлөгдчихсөн. Өмнө би маргааш хог хайдаг өдөр хогоо хаяхаа мартваа гэж бодно. Тэгээд л мартчих. Тэгээд би чинь ямар хачин хүн бэ гэж бодно. Тэгтэл тэр өдрөөс хойш мартхан болчихсон. Өглөөсөө л өнөөдөр хогоо хаяндаа гэж бодно. Би сануулах хэрэггүй болсон. Тэр үед Лиза бүтэн цагаар харин би хагас цагаар ажиллаж байсан юм. Тэгээд би гэрээ цэвэрлэнэ гэж бодно. Тэгтэл нэг удаа Есүс гайхамшиг хийсэн. Би гараад угаалгын машин хатаагч худалдаж авсан юм. Тэгэхэд бидэнд нэг их мөнгө байгаагүй л дээ. Гэр дөрөв нэлхүүгийн манд баста хувцс хөглөрч байхад манад угаалгын машин хатаагч байгаагүй. Тэгээд Лизаг эзгүй хаагур шинэ угаагч хатаагчтай угсарсан юм. Тэгээд орой харж ирэхэд нь ингэж чи очоод тэр шүүгээс нэг хувцс гаргаад ирээч гэсэн. Тэр шүүгээс нэг хувцс гаргаад ирээч. Би юу вэ? Би 40 цаг ажиллахад ирж байна штэ гэсэн. Хар би тэр хуучин шүүгэн дотор нь угаагч хатаагч хоёроо угсарчихсан байсан юм. Тэгээд тэндл байх ёстой доо гэсэн. Тэгээд яалаа. Би дуртай дургүй явж очиад хаалгыг онгоолгоод л юу вэ? Эн чин угаагч, хатаагч итгэмээргүй юм гэж хэлсэн. Яг л бурхан миний дотор дутагдж байгаа зүйлийг Джоны зүрхэн дэлгээгээд байгаа юм шиг л байсан. Би аяг тавг халбаг сэрээ худалдаж авахыг хүссэн. Тийм ээ, тэр авч өгсөн. Тийм шүү, харин би өөрөө эр хүн байж ийм юм боддгоо гэх шиг л байсан. Гэсэн чи энэ бүгдийг хиймээр байсан юм. Би гэргийгээ маш сайхан гэртээ байлгахыг хүссэн. Чи одоо ч хэвээр штэ. Тийм шүү. Тийм ээ, гэхдээ би өөрчлөгдсөн. Тэгээд бид хоёр үзэлцэж байхад тавцсан маань бохир заваан байсан болохоор ариун сүнс ажиллаа хийж чадахгүй байж. Харин би ирчүүдийг өмгөөлж нэгэн зүйлийг хэлмээр байна. Би чиний ээж биш. Эхнэр байж эхлэхэд чи хөвгүнээс эр хүн болж өсхийг харсан. Эр хүн бүрийн хамгийн дотн эмэгтэй хүн нь ээж нь л байдаг. Тиймээс анхандаа гэргийтэйгээ яг л ээжтэйгээ юм шиг харилцаж эхэлнэ. Харин гэргийн ээжийнхэн дүрээс гарч гэргийн боломгцоо эр хүний тэр хүчийг чангаадаг. Олон хүн үнийг яаж хийхийг мэддэггүй. Гэхдээ ээжүүд дандаа л заадаг. Харин эхнэрүүд өөр дуудлагатай. Тэд сурах ёсгүй. Тэд хүндэтгэлтэйгээр шинтгэх үүрэгтэй. Энэ ээжийн үргээс тис өөр. Тэгээд чи тэр цэгээс эхлэн тал бүрээрээ өссөн. Ганц эр нөхрийнхөө хувьд ч биш, бас аав хүнийхээ хувьд, тэгээд бурхны хүнийхээ хувьд санаж байна уу? Чи бусдын номлолыг номлодог хүнээс бурхан үгээ аманд нь даатгадаг хүн болж хувирсан. Би санаж байна. Тэгэхээр бид бүгдээрээ ариун сүнсэнд ажиллаа хийх боломж олгож, өөрсдөө бурхны дуудлага руу урагшлахын тулд нэн төрөнд тавцанган цэвэрлэх ёстой. Дахиад маш хурдан ганц хоёр зүйлийг нэрлэе. Хаягдхаас айх айдас. Би нэг удаа өрөөндөө гэргийгээ хараад яагаад гэвэл би түүнийг тэврэх гэхээр л тэр ингэдэг эсвэл цогтөг байсан. Би түүнийг цохоод түлхдэг байсан. Цохин түлхэн. Лизагийн аав нь өөр эмэгтэйн төлөө гэр бүлээ бас охиноо хаяад явчихсан. Лизагийн анхны пастор бас л өөр хүүхнээс болж гэргийгээ хайсан. Тиймээс надаас сэрэмжлэх нь аргагүй үстэй. Тиймээс Лиза үнэхээр айдаг байсан юм. Тэгээд тэр өдөр би түүнийг хараад бид гэрлээд 8 юм уу бараг 10 жил болчихсон байсан баг. Тэгээд би чамайг хайж явахгүй гэдгийг чи 70 хүрсэн хойно л ойлгохгүй. Гэхдээ тэр үед дэндүү оройтсан байх шүү гэж хэлсэн юм. Тэгээд миний бодлоор тэр мэдээж би явахгүй. Гэхдээ бид хайрын сайхан амьдралаа яран болгож өрнөдэй гэсэн. Тэгээд би нэрээ тэр өөрчлөгдсөн. Бүрэн өөрчлөгдсөн. Аавынхаа хийсэн юмыг би Джоноор төлөвлөж байна. Тэр миний аав биш гэж бодсон. Би Лизад гомдоогүй. Гэхдээ үннийг хайраар хэлэх ёстой байсан юм. Хэр би гомдсон бол бид энийгээ даван гарч чадахгүй байсан юм. Тиймээс би түүнтэй хамт байна гэдгээ батлах ёстой гэж бодоод нэг ийм бодиттой жишээ хэлсэн юм. Аав ээж хоёр маань гэрлээд энэ жил 66 жил болж байна.
Ойлгомжтой юу? Тиймээс надад Тэнгэрийн ааваас минь гадна амьдралын жишээ байсан. Хэрв танд тийм амьдралын жишээ байхгүй байсан ч Тэнгэрийн аав чинь байсаар л байна. Есүс биднийг хизээч хөсөрдүүлэхгүй. Гэхдээ ийм юмыг бид тавцангасаа цэвэрлэх ёстой. Яагаад гэвэл хань жил чинь хайж явна гэж байнга бодсоор байвал хүн юу ч барьж байгуулж чадахгүй. Чи яг л бурхан надад итг гэж хэлж байгаа мэт л хэлсэн. Угаасаа ч итгэх ёстой. Тэгээд би ч бас чамайг хайж явах болов үгүй болов гэж гайхсаар хагас дутуу хайрлахын оронд хайж явсан ч хамаагүй бүрэн дүүрэн хайрлая гэж шийдсэн. Би бүтэн сэтгэлээр хайрлахыг хүссэн маань эргэх цэг болсон юм. Энэ маань хүний гэрээ биш, бурхны гэрээ болсон. Тавцангасаа цэвэрлэж хаях сүүлийн зүйл нь гэрэлтийн талаарх Холливуудын бодит бус хүсэл найдлага юм. Яагад гэвэл тэд нэг зураг зурдаг. Тэгээд таны гэрлэлт тэр зураг танд харахгүй л та өөрийнхөө гэрлэлтийг асуудалтай болж бүтэхгүй дампуурсан гэж боддог. Яагад гэвэл Холливуд үндсэндээ бидэнд сэтгэл хөдлөл дээр үндэслэсэн хайрын зургийг зурж өгдөг юм. Сэтгэл мэдрэмж байвал хайр ажилна. Гэтэл үүндээ сэтгэл мэдрэмж алга болоход л жинхэнэ хайр ажилдаг юм шүү дээ. Ийм юмыг цэвэрлэх ёстой. Тэгэхээр бид энэ сэдвээр ярих зүйл дэндүү их болохоор бид энэ хичээлээ жаахан хэтрүүлчихлээ. Бид номдоо нэмэлтээ залбирал багтаасан байгаа. Та бүхэн яг одоо ийм орчинд хийж чадахгүй учраас дараа нь хань ижилтэйгээ суугаад тавцангасаа цэвэрлэх ёстой юмсаа бичээрэй. Номд байгаа залбирлыг бас бүлгээ анхааралтай уншаад ярилцаж асуудалтайгаа нүүр тул. Зарим нь хандлагын өөрчлөлтөөс эхэлнэ. Зарим нь сүнслэг асуудал учраас залбирлаар халз тулах хэрэгтэй. Өөр олон асуудал гарч болно. Үүндээ Лизагийн гэр бүлийн салалт нь жирийн нэг зүйл биш. Харин сүнслэг зүйл байсан юм. Тиймээс бид залбирлаар халз тулах ёстой байсан. Лиза мэдээж өөрөө залбирч асуудал дундуураа туулсан. Тэгээд одоо тэр чөлөөлөгдсөн. Тэр хэлхийг тасалсан. Энэ бол загалмайн хүч. Бас нэг зүйл хэлье. Сүнслэг зүйлсийн хувьд залбирлаар халз тулаагүй зүйл чинь хизээч өөрчлөгдөхгүй. Тиймээс үүнийг хийх цаг гаргахыг уриалж байна. Үүндээ бүгдээрээ яг одоо тийм ээ залбирая. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Гол нь муухайгаа тооцохдоо биш. Та хоёрын ирээдүйн амьдралд биелэж амжаагүй маш олон гайхалтай зүйлс бий. Энэ гэр бүлийн модоо босгож тодорхой газар дээр Тэнгэрийн өвийг байгуулах ажил юм. Та урагшаа явахын тулд тавцангаа цэвэрлэх ёстой. Бурхны бидэнд хайрлсан бүхнийг хүртэхэд саад болох бүхнээс салах хэрэгтэй. Надад 5 муу юм, чамд 35 муу юм байна гэдгээ үзэхтэй биш. Харин юу гэж? Бидний хинч өөрийнхөө хүчээр гэр бүлээ тэжээж чадахгүй. Бидний гэрлэлтэд Тэнгэрийн довтолгоо хэрэгтэй. Бид зөвхөн Бурхан л бүтээж чадах удмыг хүсэх ёстой. Тиймээс энэ цаг та хоёрын хувьд маш ариун нандин цаг байх ёстой. Тиймээс бид та нарын төлөө залбирая. Гэхдээ энэ бол та хоёрын хамтдаа байж хийх ёстой зүйл учраас хэрхэн хийхийг бид зааварласан байгаа. Яг үнэн. Тиймээс Бурханд итгэцгээе. Аваа Есүсийн нэрээр хос бүр, сүй тавьсан хүн бүр, гэрлэж амжаагүй хүн бүр энэ бүлгийг уншаад тавцангаасаа цэвэрлэх ёстой зүйлсээ бичиж байхад тэнд Тэнгэрийн уур амьсгал тогтохын төлөө бид залбирч байна. Таны сүнс тэднийг удирдах, Тэнгэр элчийн хамгаалалт тэднийг бүчин хамгаалах болтугай. Үнэхээр Бурхны Тэнгэр элч нар бүслэж үе дамжин хорон ажлаа хийсээр ирсэн дайсныг нэг мөр шийтгэх болтугай. Энэ хүмүүсийн гэр дээр эрх чөлөө байг. Гэрэлтийнхэн амьдралд бас эрх чөлөө байг. Есүс Христийн нэрээр тэдний амьдралд эрх чөлөө тогтдог. Бурхны хаанчлал та нарын дотор эрхийг тунхаглаж байна. Есүсийн хүчрхэг нэрээр Бурхны хүсэл тэнгэрт шигэ гэрлэлт гэр бүлд чинь биелгэ. Амен. Амен. Гайхалтай. Хүнд боловч гайхалтай зүйл. Одоо бид тавцангаа цэвэрлсэн болохоор дараагийнхаа хичээлээр босч байгуулах талаар ярилцсанаа.